За өглөөний мэнд. За шинэ дугаараараа аяллаа шинэ влог хийж байна. За ингээ бид нэр бөөндөөд манай найз төрөө байгаа сайн уу. За бидэд болохоор долуула Ахлах даван богд руу явж байна. Баримтат киноны зургаар явж байгаа аяллаа маань влог хийж байна. Одоо цаг 7 өнгөрч байна. Нэг 80 км явчаад зогсоод нэг зураг авах гээд явж байна. За бүгдээрээ энэ удаа болохоор сонирхолтой байгаа. Ямар нэртэй машин мэлээ? Машины нэрийг би гоё хэлчихдэг. Ineos Grenadier гэдэг машин MSM-ийнхээ оруулж ирдэг гэсэн. Тэгээд энэ машиныг ревю хийсэн ганц л юм YouTube дээрээс ингээд бид нар хоёр дахьт нь олж байгаад баяртай. Машин харцгаая. Бидэрт ийм гоё машинаар спонсорсон MSM-д баярлаа. Бидний аян замыг одоо 5 тухтай байлгах гэж хичээж байгаад баярлаа. Манай зургийн багийнхаа хойтлын машинд явж гин. Hi Nikita. Hey, let's shoot some beautiful frame. Okay, to return and come back. Okay. Maybe 20 on 30 maximum speed. Okay, cool. Not more. Өнгө нэстэ гоё юм байна. Энэ өнгөд арай гоё юм байна. Хар улаан хоёр хослохор их гоё харагддаг юм байна. За та хэдэд бодогдож гин үү? Яагаад энэ чимээгүй машин дотор бичиж байна гэж бодож байна? Яагаад гэдгүй л бид нэр замын дунд бензингүү зогссон байна. Бензин дуусаа. Конец фильма. Энэ машин чинь 121 эдэд байна. Сая замд гэтээ юу вэ? Лүнгээс гараад өөр хангаа хүртэл бензин колонк байхгүй байна. Энэ доор цагаан малгайтай хөдлөөд байгаа чинь хөдлөөд байгаа биш хүний толгой шүү. Тий байна. Хойно дөлгөнөө байна. Бид нар ингээд бензингүү хүлээж байна. Одоо тэгээд төрөө маань бензин авчрах юм уу үгүй мэдэхгүй байна. Алгандаа их юм амандаа их юм уу тэгээд ямар нэгэн байдлаар бариад л ирэх бах. Тэгээд тэрийг аваал явна да. Энд чи өөр хангаад бол цас айгу баг байна. Зүрх мөрхтэйгээл байна одоогоор бас явсанд. Ийм зориултын хошуу байд юм биш үү хүмүүсээ. Тэгж хийвэл эрсэлгүй дээрээс нь машин дээр янз бүрийн бензин гоожуулахгүй зөв юм биш үү. Бид нар Өвөрхангай аймгийн Сансар дээр ороод ирлээ. Сет тол авсан байна. Гуляшны махтай, 2 төрлийн салааттай, будаатай, ингээд ногоотой шүлтэй, мантун буцтай. Зөндөөх шүлтэй юм байна. Энэ бол бүр янз юм байна. Мантун боцон гоё нөө. Цаг оцгоо. Энэ соустай будаа идсэн чи оюутан бахта соустай будаа иддэг байснаа санчлаа. Үссэн болооч тэрүү хоолн бол аюу гоё. Гэтэ ер нь л гоё юм байна. Монгол хотод бол иймэрхүү хоолны газар байдаг бол хүмүүс их хэрэгсэн баха. Хэдэн төгрөгийн ингэж 17,500. 17,500-аар ийм том их махтай нэг төмс нэг луунтай хоол идэл. Наа шаалал. Тасаа голцороо. Ногоотой шүл гэж болсон чинь бүр хөөцөө ирт хөөе. Танхаа юу? Бүр их мах цахтай. Шасан төмсөмстэй. Улаанбаатар биш үү? Улаанбаатар чинь ийм хар утаа гардаг яндан баг байх гэсэн. Арай. Арай. За оройны мэнд юу яцсан? Өчтөр орой 3 хоног жахт баян үлгээ дээр хурж ирээ. Тэгээ шууд буудалд ороод унтцсан. Өглөөний цаг уучаад гялс яарад тэгээд бичлэг хийж чадсангүй. Медиана гэдэг нэртэй нэ хотод байд юм шиг байна тийм үү? Бага хотод бас байна. Нарны зам дагуу байдаг Алтан орд гэдэг газарт байдаг гинэ. Аюу сонголттой юм билээ өглөө харсан.
Гой юмнууд л. Үнэн хотын ихтэй ойролцоо байсан. Энийг өглөө хүч будаатай шүлийг өглөө төрөө идэжсэн. Гоё л харагдчихсан. А энийг тий идчихсэн. Даханы махтаг нь дөөдөө идчихсэн. Нэг газар хоёр хоол идээд яхаа ингээд одоо яг гоё турк одоо Казахстан үндэсний хоолой бүр гоё газар ч идэгээд ялцаа шийдчихлээ. Гэтэ би заавал харуулмаар байгаа нь эдний сүйтэй зан үнэхээр гоё байсан. Гадна талаас нь харуулъя. Харахтад бол яг нөгөө юу шиг милк ти шиг өнгөтэй. Тэгэхээр нилийн өтгөн юутай. Үдэтэ. Хардаа ийм гоё. Дотроо тэг шар будаан бодоотой байсан. За хүмүүсээс асуусан чи эдний хоол нь аягүй гоё байдаг гинэ. Тэг бид нэр ийш орцгоо. Шууд нэг юм Middle East-ийн vibe өгч ин орж ирэхэд ингээд өнгөн модоор хийж мэдсэн болохоор аягүй гоё харагдчих шүү дээ. Бид нар хоолны хажуугаар бас тоглоод байна уу? Цагаараа дараагийн модоо тавьтаа би хожие. Адууны мах тий? Адууны мах сонгонтой гурилтай. Сонгоноос аягүй гоё ахт аягүй гоё өнгөрч байна. Энэ хойдол мэдлэг өөр газар байгаа юм шиг хөстэй. Котлет кафтан бол аягүй гоё юм. Зогоолоо. Хошиг гэж бодсон чинь дотроо тарцсан махаа кафтаагаараа хийцэн юм байдмаа. Хүмүүс жоохон давстай идэх юм шиг байна. Ер нь давстай. За, энэ махан амсаа. За бүгд сайн болцоороо. Валла, бишбэрмак. Oh my god. Та зөндөө юм бэлдсэн биз дээ ярьцаа тахаа. Oh my god. Амжилттай сайхан мөтөгөрөөгээд өрөөл хийж байгаа байхгүй тийм. Эхлээд одоо зочин маань хүнддэг байхan тий. Аа. Шир. За танаа энэ Бид нэг юу явсан? Хамокоро бишбэрмак хийцээ. Тиё. вот. Яг казак үндэсний хоол тий. Юуны өөх байгаа? Хоны юуны кэдсийн нөгөө юу гэж хэлээ? Кэдсийн хадтал нэг. Би л амснаа. За тандуу. За баярлалаа зүүнээр авчлаа. За оройны мэд. За юу вэ? Энэ газар бас нэлээд идэ орцсон гэдэг бас бичлэг хийж чадахгүйсэн. Яг бол газ хоол идээд газ явах хэрэгтэй байсан. Тэгээ өнөөдөр болохоор инженер хоол идчихэл маргааш бид нар бүгдээрээ Алта таван багт орно. Тэгээ хоол идснийхаа дараа буудлынхаа өрөөг харуулъя. Буудлынхаа өрөөг хоёр сольсон. Эхнийхээгээ бичиж чадаагүй. Тэгэхээр одоо сүүл байгаа буудлаа бичиж. Буудал маань болохоор MSC гэдэг барилга дотор байдаг. Баян ямар юу? Баян цагаан. Баян самбгараа гэдэг буудалд ирсэн. За ерөнхийдөө баян үлгүүд ирснээс хойш одоо баг 3 хоног 3 өдөр дандаа уулзтууд игээд
зураг авалтынхаа холбоотой бичиг баримтуудаа, зөвшөөрлүүдээ бүх юма локлж аваад тэгээ явж гин. За янз янзын хоолууд идлээ. Очиж исэн аймагуудаас хамгийн их хоолны сонголттой газар байна. Янз янзын хоол байна, Турк байна. Одоо Казахстан хоол байна, энтэг хоолууд байна. Одоо гоё шорлог, кафта. Янз бүрийн юмнууд гоё юмнууд байна. Хоол орой сарай. Тэгээд амсцгаая. Бодностай хоол идэн шүү дээ. За энэ үхрийн махтай карри байна. Тэгээ энэ дээр болохоор халуун ногоотой соус байна. Энэ дээр болохоор сая зөөхий үнэрсэн баа. Тийм ээ, зөөхий байна. Тэгээ энэ болохоор гिचтэй нөгөө юуны баг герман тим соусууд гэдэг чинь тийм өтгөн гिचмээ тий. Тэгээ гоё будаатай. Энэ жимстэй цай өгсөн. Эдний өөрсгөө нэрийн цай гинэ. Тататакамас. Энд бол жижиг бийтэй 3 эмэгтэй нэг хоол идэл гараарай. Мөнгөнд нь чимэлттэй, ходоодонд нь чимэлттэй. Харин болохоор халуун ногоотой биш юм байна. Айгу зөөлөн амттай. Нэг юм юутэй ч гэж хэлбэр. John creamy сүү зөөхийтэй нэг каррины хурц амт байхгүй гэх юм уу? Нэг карри одоо Япон карри шиг ч юм уу тиймэрхүү байдлаар ажиллах юм шиг. Халуун ногоо намсаа. Энэ нөгөө юу халуун ногоо нь болохоор нэг энэ Middle East-ийн хоол юу гэдэг юм аа нэг юм томаттай, помидортой нэг халуун ногоо яг тэр бэлэн юм шиг. Ой, эдний хоол юу аюу сайн байна. Эцэг хоолууд юу бүгд гоёс шүү махахтай. За сайн хоолцоороо. За нэгний маань төсөө төр болж байгаа бүгдээрээ доорт үлээлцгээе. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday dear T. Happy birthday to you. Өө нүдмүүд амар процессэн биш. За өглөөний минт за бодлоо хальт харуулчихъя гэж бодлоо. За миний хойно байгаа эдгээр болохоор энэ чинь заавал гутлаа тайлж орох хэрэгтэй учраас лок руу гутлаа өгөөд тэгээ цааш гарах юм. За хамт орж хальт харцгаая бүгд. Энэ шүүнээр нь баян цам гарав гэдэг. Тэгээ гутлаа заавал тайлаарай гэж биччихтэй. Тэнд нэг манай хүмүүс өглөөнийхөө цаг ууж байна. Ингээ өрөөндөө нэг 10-аад орчим өрөөтэй юм болов 8 давхрын төрчихтэй. Энэ коридороос гадна дахиад өөр коридорууд байгаа. Айгуу гоё цэвэрхэн бодол байна. Гэтэ энэ хавьд нэгэн жоохон үнэтэй юм шиг байна. Нойлноос айгуу гоё цэвэрхэн айгуу гоё. Ингээд энэ чинь дүүштэй. Нэгэн дээр нь би онцсон. Надтай хамт хүмүүс унтахгүй байгаа. Би нөгөө ойрд айгуух ядраад байгаа учраас хорхираад байгаа. За энэ буудал маань яг энэ төв талбай. Төв талбай одоо дээр байгаа. Баян аймаг маань жоох утаатай байна. Өнөөдөр өчтөрөөс жоох утаатай байсан. Намайг сонгосон баярлалаа. За энэ нөгөө хүн болгоны стори ддэг газар шүү дээ. Хаана юу хэдэн километр байгаа талаар гардаг. Энийг бүгдийг харуулад явах та бүгдээрээ л зөндөө олон влог гэдэг мундаг хүмүүс их тэд зүгтэрэл хийцэн баг. Ямар цасалгаа ингээд уур амнаас гарах нь ч гайгүй байна. 7 11 хас 11 градус байна.
Гоё байна. Үнэхээр гоё газар байт юм байна. Энерги гоётой газар байна. Тэгээд машинууд маань бас нэлээд сайн байна гэж манай төрөө найз минь хэлж байна. Байнга жил болгоо явдаг найз минь хэлсэн. Ийш өрөх гэж бас нэлээд зовдөг гэсэн бид тэр гайгүй зовлон бах тавилаа гэж. Үнэхээр тэр доор нэг нуур байх шиг байна. Тэр ямар нуур юм гэдэг мэдэхгүй л байна. Яг маа найзын хэлснээр энэ бол яг ундрагны ус гинэ. Ингээд гол маань хөлтцсөн. Тэгээ энэчнээсээ хүмүүс ингээд мөсөө аваад тэгээд ууж болохоо л гэж хэллээ надаа. За бид нар явсаар байгаа яг нөгөө хамт явж байгаа хүнийхээ хамаатныхаа айлынд орох гэж байна. Тэгээ яг энэ чи Алтай Таван богдын пост руу одоо нэг 2-3 км явах юм байна. Миний ус мөс гэж үнэхээр уучлаарай малгай өмсөд болохоор юм байна. Малгайтай хахаар муу харагдаад яах ёстой мэдэхгүй. Малгай өмснөр юм байна. Энэ хүмүүс нөгөө чулуугаар ингэж ханаа босгоод тэгээд шавартдаг юм байна. За орцгой бүгдээр. За би батут өгч. Ууцтай би цар дүүрэн цөв. Нийт бид нар ч одоо бид нар долуулаа байгаа. Тэгээ энэ ч байгаа хүмүүс маань тавуулаа хэрэг 11 үлээ. Энийг маань тустай байгаа маа. Зайлууныг сайхан үнжигтэй аваадах та. Сайхан ухаат бүр. Сэгсрээд. Яа, батумстай зурвал шүү дээ. Суугаа. Баярлаа ирцаа таха зөндөө бидний дайлж агаад. Харин тийм хамт эрхэлчлээ. За баярлаа. Одоо сайн нэг Цанго. данх дээр дэвтэрний май зөрчтэй. Тэр ламбат дугаар нэг май зөрчтэй. Чингис, can you pass me the tea please? Oh, thank you. Тэр очоод явж байгаа юм байна. Тэргээ гүргэж байгаа биер байгаа шиг байна. Сонгонтойгоо тэр үнэхээр гоё. Эдний сонгон гэхдээ үнэхээр өөр аартай. Сонгоо хаана? За бүгдээрээ сагуулцохоор. Ээжил та чи. Цаастаа юу гэж идэж юм бэ? Тэгээ чи та чи чинь. Зама. Биш на цаас бити той. Зама. За дараа уулзъя заа. Дараа ирэхэд гоё байж байгаарай за. Гоо наач суучдээ шүү. Full W. Йохо! За яваарай. Яваарай. За 1 2 3 яваарай. За. Манжин тачаа шил татчихлаа. За өглөөний минь өчтөр орой явсаар агаад Алтай Таван богдынхаа яг доор яг постноос нь хойш 11 км-ийн зайтай. Яг ерөнхийлөгч явгоноос 40 км-ийн зайтай. Баатара студент гээд хоёр ахч хоёрын гэрт хийшээд хонсон байна. Тэгээд бид нэр хоолоо энэ хоёр ахч хоёроор хийлгүүлээд өчтөр цагаан хоолоо идсэн. Гэтэ орой болсон болохоор бичлэг хийж чадсан. Гэрэл муутай байлаа. За тэг өглөөнийхөө цайг ууж байна. Хям өгөрцөн помидор өндөгтэй. Энд бичгэнтэй Казахстан боорцог талхтай барай марайтай байна. Унтсан газар маань болохоор энд мишок маань ийм мишок төрөө сонгож өгсөн. Тэгэд энэ айгуу дулаах юм байна. Би энтэй дотор нь унтаад дээдлэрээ товчлохгүйгээр зүгээр дээл нөмрөөд унтсан хангалттай дулаахан унтчих байна лээ. Одоо ингээд пишин те.
Тэг ингээ гоё зуухтай ингээ галтгоотойгоо ийм байна. Тэр цаана харгалууд байна айгүй гоё. Сайн харж чадвал харахаар л байна. Ингээл ийшээгээ явбал постэр гоё юм да. Цэрэг хүн байна энэ дэшээ хүүтэн байна. Би бэлигүү гараад ирсэн. Бэлигүү гар нэлээд харж байна. За ерөнхийлөгчийн овоо одоо тэр энэ одоо том хайрхныг даваад тэрүүгээр явхад л байгаа гэж би одоо явж үзээгөл мэдэхгүй байна. Тэгээ бид нэр одоо машинтайгаа нэг явах гээд оролдоод үзье гэж ярьлаа. За Одоо манай ингэж гараад ингэж явсан шүү дээ сая. Яг тэрний мөрөөр явчих. За. Жохон дуушаа тармаар байна. Энд яг энд. Одоо чигээ. Зүү. Сашага. Аха ингэж. Окей. Просто very good боллоо шүү. Зүү. Зээ оройн минь хүмүүсээ өнөөдөр оройны хоол ногоотой шүл байна. Манжин төмс луун байцаатай. Тагоо яс чанжээ. За сайн нэг жоохон цай уугаад нэг 2 бичээн борц идсний дараагаас бид нэрийн бахта хураг идэж байна. Бид нар өглөө жоохон хүнд идэх гэсэн. Тэгэхгүй өдөр завгүй явж байгаад орой хоол идчихэд байгаа учраас гадар шиг байна. Бол нүцгэрийнхээ хийсэн шүлээ идэх ёстой өглөө. Гэтэ данч өглөө бид нар босоод арай барахгүй. Та хоёр өөрсдөө идээрэй. Яа чи дутуу юм гоо. Ой. За голцохоо. Салам алейкум. За бууз өдрий бол. Юуны махтай бууз вэ? Ямакс. Ямааны махтай бууз уу? Зямсцай. Хонин бууз гэдэг лөө. Чимхэлтийн тий? Say hi. Бату. Say hi to my vlog. Hi. Say hi guys. Hi. За сайн байцгаана уу? Ташаарч.
Ийм гоё хоол хийж өглөө. Айгүй гоё котлет байна, нугсан төмстэй будаатай. Тэгээ гоё майонезтэй хямтай салат. Дээр нь личотой. Гоё нөө тахаа. Түнсэн нугсан гоё. Сүү багта маслтай. Гоё юм хатуу биетэй юм байна. Сайн яаг бар ма? Чай бар ма? Чима бар ма? Апогос те? Зүгээр л ногоон очно. Апогийнхандаа баярлаа. Томдоохой хүсчихвэл түр хэлбэл мэлис гэдэг энэ тэрэлж ундааг гэж байгаа наа. Тэгээ энэ тэлч чинь бас нөгөө юу эмээ урамлалтай байхгүй. Юу биш. Коломоло шиг биш. Засаа хооцоо. Бид нэр одоо ингээд улаан цусмын 1-р багийн иргэд байгаа. Алтай таван богдод цуцдаг бидний ашлуулж байгаа зүүн одоо жуулчд дотоодын хүмүүсүүд ирэхээр одоо хөлийг авдаг гэр бүлнүүд байгаа. Тэнд одоо бид нэр Казах Монгол 4-5 гэр нэг байчинтай. Байчин бол яг гал тооны өрөө болгож байгаа. Ажилуулж тэнд хүмүүсүүдийг хөлөж авдаг. Манайд бол одоо их хүмүүс яадаг. Бид нэр өөрийнхөө чадлаараа тэр хүмүүсүүд төлөвлөж тийм санаатай хүмүүсүүд байгаа юм аа. За танаа герман нэг өдрийн хоногийн хэд вүлээ? Нэг өдрийг одоо 7 цаг бид нэр жуулчд биех хэрэг үед бол одоо 150 гаргаж байгаа. Бус үед бол одоо 100,000 гаргаж байгаа л да. За тэгээ хоолтой. Хоол гарна. Ирсэн хүмүүсүүд өөрсдөө захиалга өгч гэнэ. Тэгээд холоо бид нэр бэлдэж өгнө. Зарим хүмүүсүүд бол одоо галтайгаа авчирээд тэнд одоо галтайгааны өрөө бас нэг Монгол гэр байгаа. Тэнд байрлаад тэр өөрсдөө хол хүмүүсээ хийчихдэг. Намайг бол одоо 1-р багийн иргэн Хормын ховдоо Имбихбаатар гэдэг хүн байгаа. Намайг студент гэдэг. Намар болохоор 9 сарын 1-ээс эхлэн энэ өвлжөөнд бас л Рүдийн баяр 10 сарын 20 хүртэл өвлжөөнд жуулчин хүлээж авдаг юм аа. Тэгэл хүмүүс юу н хизээч хамаагүй ирмээр байвал та хоёр руу залгаал асуугаал бүх юм. Тэгээ та хоёр маань болохоор гоё үлгөөгөөс тосч аваад яаж явах вэ? Зам маа бүгдийг хийгээд өгч тээ. Бүгдийг зогсуулж өгнө энд ирэх биднээс. Ааха. Та нарыг яаж хүлээж авч байгаа тэр үе чиг одоо бид нэр эндээс ирсэн хүмүүсүүдийн бүгдийг хүлээж авдаг. Холоо орж байгаараа ханаас хийн ирсэн чи халуун сэтгэлээрээ хүлээж авах болноо бид нар. Студентэд игч Баатар ах хоёрын та хэд мань ирмээр байвал залгаарай. За зөндөө их баярлаа. Та хоёртоо тэгээ та хоёр маань зөндөө их жуулчантай болоорой гэж өрөөё ах хоёр минь. Та нар чинь их баярлаа. Ажилд өндөр амжилт хүсье. Айн замдаа сайн яваарай. Тэгээд юу юм бэ? Айгуу гоё зуны цагт энчээ буучвал энэ доор айгуу гоё ингээд лус гол урсах юм байна. Тэгэхээр ингээд хүүхдүүдтэй яриад явал айгуу гоё юм байна. Тэг Алтай таван богд их сайхан газар юм аа. Баяуулгийн маань их сайхан газар юм аа. Их гоё. Тэгээ өнөөдөр бид нар чинь 1 сарын сүүлээр 2 сарын ихээр ирж байгаа юм их дулаахан байна. Таад харалтаа. Уур гарах нь ч баагүй ш. Nice. За бид нар зураг авалтандаа зориулаад ингээ майхангаа барьсан 2 машина барьсан байна. Даанч би одоо явах хэрэгтэй болохоор бүр нарийн гоё доторх юмнууд харуулж чадахгүй байна. За ийм майхан юм биш үү? Доторхын зөв хальт харуулж хийгдээ зураг авахаараа болоогүй. Гэт ийм гоё бөөргий. Ийм нүүрс ашиглаж байгаа юм байна одоо. Шахмал модон ийм нүүрс гэсэн. Даа чи та нарт гоё энэ 100 муухных нь ревю мэвийг нь хэлж чадахгүй нэ. Окей, ер нь бол айгүй гоё том юм байна. Гоё цонх мохтой. Nice.